ийм ном унш. Өглөөний цайд obviously тараг тэгээд талах ундаг. Ажимлалтандаа ороход төрөвчлснээр тэмгүүгийн шинжилгээ өгчээсэн. Тэгээд одоо 28 хоног дээрээ заавал тусаар өгөх хэрэгтэй тийм ээ. Тэгээд шинжилгээгээ өгчүүд маргааш би хяналтандаа орох хэрэгтэй байгаа. Тэгээд одоо ундаа очиад гарах гэж байна. Нүрэ бодохгүй зүгээр нарны тос түрхэд тэгээ шууд гарнаа. За гараа нэг 16 болж байна. Тэгээд одоо бай. Би иргэлээ. Сая имлэг орчоод тэгээд одоо гэртээ ирээд амраад хүмүүс байж байгаад тэгээд орой хоолны цаг арай болоогүй байна. 2:30 болж байна. Тэгэхээр одоо нэг 3 хүртэл жоохон ном уншиж байж байгаа. Тэгээд хоолоо хий. Ялж амлалтаа авсан болохоор амар гоё юм аа. Тэгээд би ямар ном уншдаг болсон бэ гэхээр их үрийн судраг гэдэг ийм ном уншдаг болсон. Тэгээд энэ ном дээр юуны тухай гардаг гэхээр жирэмсэн болсон цагаас эхлээд 3 нас хүртэлх хүүхдийн одоо асаргаа суулгаа. За тэгээд ээжүүд тохиолддог түгээмэл бэрхшээлүүд тэр талаар гардаг. Тэгээд айгүй хэрэгтэй. Тэгээд ийм боломжтой дараагаар юм. Дагсан нэг тийм ном билээ. Тэгээд би номыг өглөөс эхлээд уншсан. Гэхдээ нөгөө ажилтай болохоор ялцчихгүй яг л тухайн сарынхаа хэрэгтэй юмнуудыг уншаад байсан. Тэгээд одоо амарсан юм чинь энэ номоо юу дуусгая гэж бодож байна. Сүүлний өөх тэгээд энэ будаага гоцсон тэгээд энэ жоохон борц хийсэн байна. Тэгээд шарт тосоо хийсэн. Одоо шарт тосоо жоохон халаана. Шингээ гарч карго очоод орж ирж байна. Манай нөхөс намайг дарам дураагаад пиндод очин болсон. Тэгээд 2 цам цууртай захиалсан гэсэнгээ гараад авчиж гэхээр нь бас уугаад аваад болохоор гэж бодоод авлаа. Colors and promise.